LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Mongolian Queer podcast-ийн ээлжид дугаар маань эхэлж байна. За тэгээд манай байнгын сонсогчид маань бас мэдэж магадгүй ерөнхийдөө бол улирал тутамд ямар нэгэн байдлаар мэдлэг олгосон чухал хэрэгтэй мэдээллийг хуваалцсан подкаст хийдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань та бүхэнд маш их өгөөжтэй шинэ мэдлэг олгоно гэж аягүй найдаж өнөөдөр зочноо урьлаа. За манай зочин маань өөрийгөө танилцуулна. За сайн байцгаана уу. Намайг Цолмон Туяа гэдэг. Би сая 6 сард Америкийн нэгдсэн улсад Хавай мужийн их сургуульд магистрийн зэрэгээ нийтийн удирдлага болон эмэгтэйчүүд судлал буюу Women Studies-аар горлоод ирсэн. Тэгээд gender судлал, эмэгтэйчүүд судлал, хүний эрх ялангуяа ялгуурлан гадуурхалтыг нийгэмд ямар байдлаар бид нэр зогсоох ёстой гэдэг дээр яг хувь хүний үүднээс их анхаарч энэ талаар илүү их зүйл хийж нийгэмдээ оролцоотой байхыг эрхэмлдэг нийгэм байгаа. За манай зочин маань өөрөө их хэлж холбогдоод энэ талаар мэдлэг ойлголт түгээмээр байна гэж бичсэн байгаа. Тэгээд үүний үндсэн дээр бит хоёр уулзаад хамгийн ихэнд подкаст хий. Тэгэж олон нийтэд бас хүргэе гэж одоо ажиллаа эхлүүлээд явж байна. Тэгээд хамгийн ихэнд болохоор ер нь яагаад бид нар анхаарах ёстой вэ гэж асуулт тавьж эхлэе. Яагаад одоо энэ подкастыг жишээ нь сонсох ёстой вэ? Яагаад та бас оролцох нь чухал юм бэ? За тэгэхээр би өөрөө болохоор нийгмийн ухааны хүн байхгүй. Тэгэхээр хүн төрлөختөн өөрөө бид нар чинь хүн гэдэг тодорхойлолтойгоо юунаас аваад байгаа? Яагаад хүн болоод байгаа юм бэ гэхээр нийгэм маань бидний амьдарч байгаа нийгэм хөгжиж буй, дотор нь амьдарч буй, боловсралж буй нийгэм маань ямар behavior зан төлөв гаргаад байгаа юм, ямар behavior-ыг өдөөгöd байгаа юм, юуг заагаад байгаа юм, хаашаа яваад байгаа юм. Энэ бүгдээс чинь соёлтэй нөгөө culture, соёл, бидний дадал зуршил энэ бүхнээс үүдээд бид нар чинь ер нь нөгөө нийгмийн амьтан гэж хар ухаанаараа яриад байдаг зүйл чинь ер нь нийгмийн ухааны хувьд бол тэр тодорхойлт байхгүй. Бид нар бол нийгмээсээ ямар хүн байхыг нийгэм маань тодорхойлж өгнө. Тэгээд энэ маань дандаа хувьсан өөрчлөгдөж идэг. Тийм учраас өнөөдөр нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөж байгаа залуу үе гэдэг байгаа шинэ үе generation болгон өөрчлөгдөхөөр тэндээс хүсэл хэрэгцээ өөрчлөгдөд ирнэ. Энэ бүхнийг бид нар хангаж байж хөгжингүй нийгэм болоод байгаа гэдэг тодорхойлолт руу ойртоод байгаа юм. Гэхдээ хөгжингүй нийгэм гэдэг маань аливаа нэгэн улсын тодорхойлчихсан тодорхойлолтоор бус тухайн нийгэм маань өөрийн ёс үндэс заншил дээрээ үүдээд хэрхэн хөгжихөө өөрсдөө аюулгүй байдлыг хэрэг зохицлоож байна, ялгуурлан гадуурхалтыг хэрэг бууруулж зогсоож чадаж байна, хэр аюулгүй ардчилсан нийгмийг зохицлоож байна гэдгээр нөх хөгжсөн нийгэм маань тодорхойлж явчихж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ талаар ингээд чөлөөтэй ярьж байх хэрэгтэй. Яагаад гэвэл нийгэмд маань өнөөдөр гендерийн тухай яригдах цаг нугасаа болчихсон. Бид нар одоо хуультай болчихсон те 17 онд дээрээс нь бодлогод явагдаад байна. Дээрээс нь бид нар нийгмийнхаа хэрэгцээ энэ хүсэж байгаа хүслийг үргэлж анзаарч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэрэгцээнд харуулад бид нар нээлттэй ярьж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд үүнийг яаж хөгжөөх вэ гэдгийг бид нар одоо би жишээ нь нөгөө Америкт одоо те яг энэ чиглэлээрээ gender studies, women studies чиглэлээр нөгөө 2 жил буцлагдаад ирэхээр үзэж харсан юм маань буцаад Монголдо ирэхээр шал өөрөөр харж эхлээд манад ямар хөгжих орон зай байна вэ? Энэ болгон дээр бид нар хэрхэн аюулгүй байдлыг нийгэмдээ зохицлоохыг энэ онлын маань хүрээнд те энэ академик хүрээнд Монгол улсад оролцсноор залуус сурснаар хэрхэн бид нар энэ хөгжсөн нийгмээ л зохицлоох аюулгүй нийгмээ зохицлоох гэдэг дээр л бид хоёрын яриг өнөөдөр чухал болоод байгаа. Таны ярьснаар бол Монгол оронд хөгжих орон зай бас их байна гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгтэл зарим талаараа хүмүүс айгүй сөрөг хандлагатай байгаа шүү дээ. Монгол улс айгүй хэцүү байна, хөгжих боломжгүй байна, залуучууд одоо сурахгүй байна ч юм уу маш олон төрлийн хандлага байгаа л та. Та яагаад тэгэж бодож байгаа вэ? Тэрийг хуваалцвал. За тэгэхээр яг нөгөө
энэ асуултанд юун дээр үндэслэж хариулах вэ гэхээр нөгөө одоо хоёулагийн ярианы сэдв feminist theory буюу те феминизмын онол, дээрэс нь queer theory. Энэ дээр үндэслээд хоёлаа тэр боломжийг те хөгжих ёстой боломжийг, хөгжих боломжтой боломжийг бас ярьж байгаа. Тэгэхээр энийг ярихын тулд нөгөө юугаа эхлээд ярина те. Одоо энэ feminist theory, queer theory гэж юу яриад эхэлж вэ гэд. За мэддэг хүмүүс ч байгаа академич зөндөө хүмүүс мэдж байгаа. Энэ бол яг үндсэндээ нийгмийн ухааны, антропологийн, хүн судлалын одоо яг нийгмийн ухааны нэг доор байгаа gender studies буюу одоо Америкт болон баруунд гэлтгүүгээр маш хүчтэй тархаж байгаа. Ер нь сүүлийн энэ 100-д маш хүчтэй тархаж байгаа феминизмын хөдөлгөөнөөс үүдсэн одоо энэ академи дуу хоолой болоод хөгжчихсэн нэг том судлагдсан болоо хөгжсөн байгаа. Gender studies-ийн доор feminist theory, мөн queer theory. Тэгэнгүүт бид нар болохоор Монголд өнөөдөр феминизмыг юу гэж хараад байна вэ гэхээр айгүй хязгаарлагдмаллаар ойлгоод байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр за одоо 1920-ад онд тэнд нөгөө ойдолжин эмэгтэйчүүд Францад анхны хөдөлгөөнийг эхлүүлсэн тий. Ойдолжин эмэгтэйчүүдийн дуу хоолой энд байхгүй наа гэдгээр нөгөө labor force үүсгэхийн тулд нөгөө ажиллах эрхээ аюулгүй болон тэгш эрхтэйгээр ажиллах эрхээ хамгаалуулахын тулд ойдолжин эмэгтэйчүүд нэгдээд сонин гаргаж эхэлж исэн хөдөлгөөн. Тэгэнгүүт хэр бид нар тэрийг мэдвүлээ. За Google-с нэг феминизм гэж уншлаа. Тэгэнгүүт феминизм гэдэг маань өөрөө нэг ингээ глобалчлагдаад нэг тодорхойлогдчихдаг зүйл биш аахгүй юу? Яагаад гэвэл нийгэм болгон дээр өөр асуудлууд тий. Эмэгтэй хүмүүст учирж байгаа, эмэгтэй хүмүүсийн дарангуйлал, ялгуурлан гадуурхал, тэгш бус ингээд эрхээ эдэлж чадахгүй байгаа нийгмийн асуудлуудууд маань нийгэм бүрээр өөр болоод цаг хугацаа алганаар өөр. Одоо бид нар феминизм гээд 1920 оныг яриад байгаа хгүй. Энэ маань 2019 он яаж өөрчлөгдөж байна? Энд глобал утгаар даяарчилсан нийгэмдэр яаж яригдах вэ? Үүнээсээ гадна нийгмээрээ буюу transnational feminism гээд Америкт ийм феминизм яригдаж байна. Энд 4-р wave яваад байна. За тэгвэл энийг энтгэх дээр яг ижилхэн 4-р wave дээр 4-р давлгаан дээр явж байна. Гэт яривал эн чинь буруу болчих واخгүй. Тийм учраас бид нар нэгдүгээрт хамгийн түрүүнд феминизм гэдгээ өөрөө бид Монголд юу болоод байгаа, яагаад байгаа, хаанаас үүдсэн, асуудал юу байна, ямар төрлийн асуудал байна, энд ямар эрхийн зөрчил явагдаад байна, юуны төлөө феминизм Монголд байгаад байна гэдгээ эхлээд өөрсдөө бид нар мэдэх хэрэгтэй байхгүй. Энийг мэдхийн тулд одоогоор юу байгаа вэ гэхээр төрийн бас байгууллагууд байна тий. За феминистүүд байна, активистүүд байна. Гэхдээ энд асар том орон зай юу дутаад байна гэхээр нөгөө feminist theory онлын хөгжил дутаад байгаа байхгүй. Gender studies гэж юу байгаад байна? Feminist theory юуг судлаад байна? Үүнээсээ үүдээд queer theory юуг хараад байна? Манад энэ хөгжиж гин үгээ бид нар боловсролын системтэй бас уялдуулж харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд л боломж нь байгаа. Хоосон орон зай тэнд оршоод байгаа байхгүй. Яг одоо нөгөө нэг альва нэг боломжийг тодорхойлохын тулд нөгөө би сая хэлсэн шүү дээ. Нийгмийн хөгжлийг тодорхойлохын тулд яг энэ нийгэм шиг байна гэж тодорхойлоход энэ бас харьцангуй ойлголт болчихно. Яагаад гэвэл тэнд нөгөө хайрарки буюу нөгөө шат дамнсан юу үсээд байгааз, хүч үсээд байгааз заавал ийм байж ич хөгжсөн болно. Биш ээ. Харин бид нэр яг үнэхээр өөрсдийнхөө нөгөө нийгмийнхаа одоо байгаа байдал, бидний ерөнхийдөө соёл юу вэ? Бидний итгэл үнэмшил юу вэ гэдэг дээр үндэслээд бид нар өөрөө тэ энэ тэрийг Монголдо хөгжүүлж байж тэр дэлхийд дахинд байгаа онлоосоо уудаалж тэндээс удаалan хөгжүүлээд өөрсдийнхөө асуудлыг зөв гаргаж ирж энэ дуу хоолойгоо нэгтгэх боломж нь ер нь бол манад байгаад байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд яах хэрэгтэй гэхээр энийг оршдыг мэтгэл ёстой. Яг юу оршоод байна? Хөгжингүй нийгэмд одоо жишээ нь миний зүгээр жишээгээр Америкийн нэгдсэн улсын Хавай мужид gender studies, gender гэдэг тодорхойлт өөрөө яаж яваад байна? Академик ертөнц энэ ямар том салбар юм бэ бүр. Вау, энэ чинь одоо юу вэ гэж бүр гайхмаар тийм яг хөгжлийг нь ингээд ойлгоод дотор нь ороод хамт буцлаад ингээд нөгөө хүмүүстэй түүн дээрээ ярилцаад ирэхээр
яахын аргагүй бидний те Монголд одоо феминизмыг яаж хөгжүүлэх вэ? Яаж ойлгох вэ? Гэхээр энэ онол гэдэг зүйлийг л сурах нь аюул татаад байгаа байхгүй. Тийм учраас л хоёлаа одоо энэ яриа чухал, дээрээс нь гол хэрэгтэй тэр орон зайгаа ингэж л харах хэрэгтэй. Асуудлаа хардаг бол боломжоо давхар харж байгаа. Энэ чадварыг л суулгах. За тэгээ сая нөгөө онол гээл аюу их юм сонслоо. Ерөнхийдөө бол одоо онол яаж бас нийгэмд нөлөөлдөг тий? Онолын хүч яг хэрхэн одоо буудгийн энэ нь цаашдаа ямар одоо үр дүн авчирч болох юм бэ гэдгийг бас тодруулбал. Зөв. Тэгэхээр яг ингэж за одоо маш энгийнээр хоёлаа ярил л да. За хоёлаа одоо ингэж битгэлцлээ гэж бодъё тий. Одоо хоёлаа ингэж нэг хэдэн хүнтэй суучихсан. Тэгээл нэг сэдв дээр битгэлцлээ. За одоо гендерийн тухай битгэлцлээ. За тэгэнгүүт хоёлаа альва зүйлийг өөрийнхөө аргумент буюу өөрийнхөө санал нийлэхгүй байгаа зүйлээ тайлбарлахын тулд за мэдээж ихлэ бухимдаж магадгүй тий. Хэрвээ би юу яриад байгаа юм бэ? Зөвхөн ир юм гэсэн төрмөл хүйсээр гендерийг хязгаарладаг юм аа гэд одоо чамруу дайраад байна тий. Тэгээ би энийгээ тайлбарлахдаа одоо би айгүй цэгцтэй хэлчлээ гэж бодъё л да. За ийм үднээс ийм түүхэнд ийм юм байсан учраас манай нийгэмд те одоо Чингис мэгсийн түүх гээл оруулаад л айгүй цэгцтэйгээр би аргументаа өгөөд чамайг чимэг болгочлаа гэж бодъё да. Тэнгүүд эндээс чи өөдөөс хэрвээ чи аргументаа сайн хэлж чадахгүй үгүй ээ гендер гэдэг болвол нийгмээрээ констрактед те цаг үеэрээ тухайн бидний оршиж буй газар, соёл, түүх үүнээс улбаалаад гендер гэдэг ойлголт бол бүсээс давж ойлгох зүйл. Энэ хүний эрхтэй. Энийг бид нар юу гэж ойлгох ёстой вэ гэхээр гээд айгүй гоёор чи бухимдахгүйгээр тайлбарлаж чадах чадварыг энэ онол гэдэг юм өгдөг байхгүй. Тэгээд энэ дээр чинь нөгөө бидний нөгөө хэрүүлгүй, маргаангүй ядаж бие бинийгаа сонсдог альва зүйлийг хэн нэгний хэлсэн үгийг тодорхойлсон тодорхойлтыг маш нухацтайгаар нөгөө critical thinking гэдэг байгаа шүү дээ. Шүүмжтэйгээр харж чадаад энэ дээр ийм үүднээс би ингэж ойлгож байна. Таны яг ингэж хэлсэнтэй чинь би ийм шалтгаанаар санал нийлэхгүй байна гэд хэлэх чадварыг л хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Онлын хүч бол тийм. Түүнээс биш зүгээр ном уншаад хэдэн хүн тэндээ зүгээр юм бичээд байгаагаар харж болохгүй. Сургууль дотор суудаг. Ингээд зүгээр сургууль гэдэг барилгын дотор ороод тэр хүмүүс намын сангаасаа ном авч уншаад тэгээ болоо. Үүний цаана үгний асар том хүч гэж байгаа. Манай нийгэмд одоо энэ хэрэгтэй. Яагаад гэвэл гендер гэдгийг өөрөө манай нийгэмд ойлгогдсон байхгүй. Яагаад гэхээр юу вэ гэхээр энийг ярьж байгаа хүмүүст маань, хэлж байгаа хүмүүст маань тодорхой хэмжээгээр онлын мэдлэг дутаад байгаа байхгүй. Далаацтай тайлбарлахын тулд тий. Тэгэхээр онол гэдэг нь өөрөө feminist theory, queer theory, gender theory энэ бүх онолуудыг яагаад үзээд байдаг вэ? Яагаад чухал юм бэ гэхээр бид нар хэрүүл маргаангүй бие биендээ маш бодтой, тайлбартай ойлгоход амраар энэ мэдээллийг ингээд ярьж хөгжүүлэх боломжийг л бүрдүүлж байгаа. Түүнээс маргалтаад л чиний буруу, миний зөв, чи тийм ийм байна гэдэл хэрэлдээл дуусаад бухимдал дуусгах шүү дээ. Энд нэг сэдвийн талаар олон өнцгөр эвтэй найртайгаар ярих орчин айгуу бүрдээд өгч байгаа байхгүй. Надад бол тэгчэл санагдсан. За одоо ингээд бит хоёрын яриа нөгөө гендер ба хүйс гэдэг дээр айгүй их толгой эргүүлэх гээд байгаа юм шиг санагдлаа. Манай сонсогчид бас одоо сонсоод одоо гендер гэдэг нь одоо яг юу вэ? Хүйс биш байсан юм уу гэж бодож иж магадгүй. Энэ дээр хоёулаа тайлбар өгье тий. Тэгээ. За яагаад гендер гэдэг тодорхойлт өөрөө гараад ирсэн бэ гэхээр гендер гэдэг маань за хүйс яриад эхлүүл хоёулаа нөгөө таныг төрөхөд төрсний гэрчлэгэн дээр чинь ямар хүйсийн тодорхойлт байна гэдгийг хүйс гэж өгöd байгаа юм тий. За англиар бол энийг sex гэж яриад байгаа. За тэгэнгүүт гендер гэд ирэхээрээ гендер гэж яагаад тодорхойлт үүсэх ёстой болсон бэ гэхээр дахиад хоёулагийн түрүүн ярьсан нөгөө нийгмийн хөгжил. Дээрээс нь нийгмийн хувьсал. Нийгэмдэр оршиж буй хүн болгон тэгшэрхийг хүртэх эрхтэй. Тэр нь угаасаа ингээд цаанаасаа бид нар
хүн төрлөختөө одоо нийгмийн хөгжилтөө тэрийг тунхагласан. Хүний эрхийг бид нэр дээдэлдэг Homo sapiens-ууд болчихсон. За тэгэнгүүтээ энэ зөвхөн төрсний гэрчлэлийн дээр тодорхойлогдож байгаа хүүс эн чинь өөрөө хязгаарлаад эхэлж байгаа байхгүй юу? Хүн өөрийгөө хэрхэн илэрхийлэх, хүн энэ амьдралдаа ямар хүүсээр те ямар identity буюу өөрийгөө юу гэж тодорхойлоод байгаа. Тэр маань өөрөө нийгэмдэр зөвхөн тэр хоёр хүүсээр хязгаарлагдахгүй учраас эн чинь gender гэдэг ойлголт маань ямар ч юугүй. Одоо нөгөө gender ийм байх ёстой гэдэг одоо хүртэл бид нар нөгөө төгсгөл нь нээлттэй байгаа gender гэдэг ойлголт бол. Бид нар өнөөдөр gender дээр за LGBTI за Q одоо indigenous гэдээ манай хавайд бол орлоод энэ чинь LGBT чинь өөрөө LGBT гэж дуусахгүй байхгүй юу? Тийм учраас gender гэж яригадаад байна. LGBT гэд дуусчдаг болвол эн чинь бид нар гендерийг дахиад тодорхойлоод байна гэсэн үг шүү дээ. Хаагаад орхичоод байна, хөгжүүлэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нийгэмдэр нээгдэж гарч ирэх дуу хоолойгоо тусгах тэр бүхнийг авч хэлэлцээд хүн болгоны эрхийн төлөө энэ гендер гэдэг тодорхойлолт гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ ялгаатай болчихж байгаа. Тэгэхээр хүйс гендер хоёрыг бид нар яг ижил зүйл гэж ойлгож болохгүй. Зөвхөн хүйсээр гендерийг хязгаарлаж болохгүй гэж ойлгох хэрэгтэй. Тийм тэнгууд нөгөө хүмүүс чинь gender гэдгийг л хүйс гэж орчуулад байгаа юм биш үгээд. Яг хөө зарим хүмүүс нийгмийн хүйс гэж орчуулад байгаа юм бас гендрийг. Тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг амар их хүмүүс асуугадаг. Та нар чинь тэгээд ардаа өсөг нэмэл нэмэгдээл ингээл олшроод ах юм гэж үзээд байдаг. Энэ нь одоо юу гэж гоёор тайлбарлах вэ? За тэгэхээр одоо энэ дээр за онлын энэ яг энэ тайлбарламжуудыг тайлбарлахад онлын оролцоо ингээд ороод ирдэг юм. За theorist-ууд буюу онолчид байна тий. Одоо энэ gender studies, queer, feminist theory за нэгдсэн том umbrella зураглал нь юу юм бэ гэхээр gender studies гэхгүй юу? Гендрийг судлаад байна шүү дээ. Энд ч одоо асар том юм судлагдсан болоод хөгжөөд байна. Тэгэнгүүт онолчид за би нэг нэр дурдчихъя тий. За Францын философер Мишель Фуко хамгийн анх Фукои болохоор gender дээр голчилдоггүй хэрнээ мань хүний яг хэлж үлдээсэн тодорхойлт асуултууд энэ яг gender studies үүсэж хөгжөхөд маш том юм нөгөө судлагдхууныг тэлж өгсөн байхгүй. Тэр Францын философер хоёр асуултыг үлдээчихэж байгаа. Нэгдүгээрт хинд ярих эрх нь байна. За хинд ярих эрх нь байна. Тэгээ энэ болохоор ингээ political question. Тэгэнгүүтээ үүний дараагаар нь болохоор юуг яригдах боломжтой байгааг хэн шийдэж байна. Тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг нийгэмдэр байгаа нөгөө hierarchy, нөгөө gender гэдгийг хэн тодорхойлох гээд байна? Gender гэдгийг ярих эрх нь хэнд байна? Гэх мэтчлэн энэ нөгөө философи асуултууд бол явчихж байгаа шүү дээ. Үүнээс улбаалаад гендрийн онолчид за жишээ нь Judith Butler гэж эмэгтэй байгаа. Judith Butler бол gender studies-ийн урдаа барьдаг активист бичигч хүн байхгүй. За мань хүн 16 наснда Yale руу гараагаа ихсэн. Мань хүний академик түүхэн хөгжил нь Yale-с эхэлж байгаа тийм Yale их сургуулиас. Тэгээд тэр хүн лекцэн дээрээ Yale руу явах лекцэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр I'm gay and I'm going to Yale. Би gay, би зарлаа, би come out яг одоо хийлээ. Тэгээд би Yale руу явах гэж байна. Ингэж гараагаа хийгээд одоо Judith Butler бол бидний gender studies-ийн урдаа барьдаг онолч. Энэ хүний бичсэн бичвэрүүдийг уншаад за тэ жинхэнэ нөгөө бүх эмоц маань гарч ирээд өөрийнхөө итгэл үнэмшилд асуулт тавиад gender гэдэг ойлголтыг бүр гендрээс давж яаж харах вэ? Энэ бүхнийг бид нарт суулгаж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хоёулагийн одоо нийгэмдэр ингээл gender хүйс гэл маргаад байна гэж байна шүү дээ. Тэгвэл бид нар гендрээс цаатахыг харах чадварыг энэ онолчид өгөөд идэг байхгүй. Тэгж байж бид нар нийгмээс гарч ирж байгаа асуултуудын цаатахыг олж харах чадвар хөгжиж байж энэ асуултуудыг бид нар засварлаж байна. Заавал энэ яагаад ийм мэтгэлцэн байх ёстой гэж. Яагаад хоёрхан сонголттой мэтгэлцэн байх ёстой юм те? Яагаад гурван тайлбар тавих боломжтой
асуултуудад бид нар хариулахын тулд ингээд энерги бараа зовоод байх хэрэгтэй. Үгүй хэрвээ бид нар үүний цаатахыг хараад beyond gender те beyond gender хараад сурчих юм бол нэг тодорхойлолтын асуудал дээр нийгмээрээ санаа зовхгүйгээр ингээд зүгээр хамтдаа ив нэгдэлтэйгээр гол зорилгоо мэдэж аваад гол зорилго нэг энийг тодорхойлохтой биш юм байна. Гол зорилго маань бид нар хамтдаа ивтэй аюулгүй хүн болгон тэр эрхээ эдлэх тэр нийгмийг л бүрдүүлэх юм байна гэж талхад явж болно шүү дээ. Тийм болохоор л одоо энэ нөгөө яг үүний зорилго дээр л инженер статис гэдэг юмны зорилго яваад байгаа байхгүй. Тэгэл маш их номыг нь уншаад маш их онолчдын үзэл бодолтой танилцах тусам яг тийм сэтгэлгээ сум. Энэ зорилго чинь хин феминизмыг зөв тодорхойлоод байгаа та биш. Хин гендрийг ийм шүү, тийм шүү гэж зөв хэлээд байгаа та биш. Бид нарт үүнийг уншаад гол зорилго маань юу илээ гэдгийг л дахин сануулад байгаа байхгүй хүний ирэх. Тэгэл бол. Тийм энэ дээр аюул сонирхолтой нэг юм гарч ирж байна л та. Одоо ингээл LGBTI гэдгээр одоо ихэнх хүмүүс одоо мэдээд байгаа тий. Тэгээ үсэг нэмэгдэж байгаа ч гэсэн яг энэ дээрээ одоохондоо ингээд яригадаад байгаа ч юм уу. Тэгэнгუთ одоо бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа гэдэг жишээ нь айгүй их тайлбарладаг, тодорхойлдог тий. Тэгэл одоо үсэг болгоно өөрийн гэсэн тодорхойлолт байгаа шүү дээ. Тэрийг ингээл банк хэлээл өөрийгөө илэрхийлээд идэг. Тэгэнгუთ зарим хүмүүс болохоор ингэж асуудаг байхгүй юу? Яагаад та нар өөрсдөө тодорхойлоод байгаа? Адилхан хүн гिचээд дуугаа байгаач. Ингийн юм бол тэгээд өөрсдөө заавал ялгаатай гэдгийг зарлаад авах шаардлага байгаа мó гэд. Тэгэнгუთ энэ тодорхойлолтоос дээр нэг юм бас орж байгаа гэсэн чинь бүгд хамтдаа гэд. Тэгэнгуთ тэр хамтдаа гэдгийг ямар ч тодорхойлтгүй дуугаа бай гэдэгтээ ижил гэж үздэг хүмүүс байгаад байгаа шүү. Энэ дээр юу гэх үү? Маш зөв асуулт. Энийг яаж ойлгох ёстой вэ гэхээр яг түрүүний хоёлаа одоо ингээл нийгэмтэйг л холбоод яриад байна шүү дээ энэ бүхнийг. Альва юмыг одоо жишээ нь чи алимыг хазаж иддэг юм байна гэж мэдэхгүй хизээч алим харж байгаагүй бол чи алимыг яахаа мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд алимыг идэж сурахын тулд яахаа үнэрлэж үзнэ гой үнэр юм уу муухай үнэр юм уу гэдгийг нь ялгах одоо өөр муухай үнэртэй юм үнэрлээд үдцсэн бол алимны гой үнэрийг мэдэх жишээ нь тий. Яг үүн шиг хэрвээ нийгэмд альва зүйлийг ялгаатай салгаатай өөр байдлаар маш олон өнгийн хүн төрлөختөн амьдрдаг шүү гэдгийг ойлгож авахын тулд нэгдүгээрт ярьтгэл байх хэрэгтэй. Come out хийж авах хэрэгтэй. Тэгж байж энэ нийгэмдэр маань мэдхгүй хүмүүс маань мэддэг болоод олон өөр өнгийг хүлээн зөвшөөрч эхэлнэ. Нөгөө айц байхгүй болно. Тэгэнгүүт энд юу цаад болж байгаа гэхээр нөгөө өөрчлөлтөөс айх байдал. За нөгөө тасан зохицсон нийгмийн одоо тэр бол тий нийгмийн ухаанд нийгэм иймэрэ байх хэвээр. Одоо манай дээр болохоор юу вэ гэхээр нөгөө 90 оноос хойш шилжилт яг тэр одоо нөгөө арчилсан нийгэм гэж яваад байгаа хэрнээ бид нар нөгөө хуучин нийгмийнхаа үзэл бодлоор амьдарсаар л таа. Яагаад гэвэл энэ бол биднэрт нөгөө embedded буюу бүр ингэ шингэсэн, нэвчин шингэсэн. Тэр үзэл бодол нь нэвчин шингэсэн учраас бид нар тэрийг өөрийн мэдлгүй өнөөдөр ардчилсан гэдэг тодорхойлолтын нийгмийн доор амьдарч байгаа ч гэсэн socialist нийгмийнхаа үйл behavior дадал, зуршил, үйлдэлүүд, үзэл бодлыг хийдэг. Тийм учраас одоо нөгөө гарч ирэх ёстой, come out хийх ёстой, энийг яагаад вэ гэж асуугаад нөгөө уурлаад уурсаад та нар иймэрэ бай гэвэл нөгөө тэр хүний итгэл үнэмшил нь үдсэн харсан нь ийм байх ёстой гэдэг тодорхойлолтыг тодорхойлсон тодорхойлолт нь яг эндээ байгаа хгүй. Тэгэнгүүт энийг яаж өөрчлөх вэ гэхээр тэр өөр байдлыг харуулж ийж элбэг шүү, энэ хэвэн шүү, энэ байх ёстой шүү, энэ бид нар тэ маш олон өөр төрлийн хүмүүс гэдгээ мэдэх ёстой гэдгийг гаргаж ирж тэр хүн ойлгогдно. Тэгэхээр тийм учраас come out хийхин чухал гэвэл ингэж тайлбарлаж болж байгаа юм. Бид нар нийгмээ яаж хөгжөөх вэ? Яаж энэ ялгарлан гадуурхалтыг зогсоох вэ гэхээр өөр байдал байдгийг энгийн болгох. Тэгжиж тэр нөгөө хуучны гэж хэлэх нь буруу үг ашигласан болчих واخ. Юу гэж тайлбарлах юм те? Өөрийн үзэл бодолтой
ийм байх ёстой гэсэн итгэл үнэмшил хэрхэн хувьсан өөрчлөгдөх вэ гэхээр тухай байгаа нийгэмдээ харж байгаа өдөр бүр интеракт хийж буй тэр орчноосоо хүн хөгждөг. Бидний үзэх бодол. Тэгжил хөгцөөр ирсэн шүү дээ хүн төрлөختөн Homo sapiens чинь те. Юу ч мэдэхгүй байж байгаа л тэрийг ингээд л аливаа нэг юмтай тасаж зохицож сураад л харьцаж сураад л хил үсээд л хамтдаа нэг зүйлд итгэж сураад л нэг зүйлд итгэж сураад түүнийхээ төлөө хамтаа явж ижил бид нэр хөгжсөн. Яг тэрэн шиг энэ цаашид яаж үргэлжлэх вэ? Яаж нийгэм тогтнох вэ? Яаж инх тайвныг бид нар одоо дэлхийн дайнууд дуусаад яаж инх тайвны төлөө бидний зорилго чинь инх тайван болсон шүү дээ. Түүний төлөө ингээд хөгжөөд яваад байгаа бүр цаад нөгөө одоо энэ come out хийх үгүй юу? Та нар яагаад ингэж байгаа? Дахиад энэ маргааны цаан чинь нөгөө гендерээсээ beyond хараа. Үүнийхээ цаатахыг хар. Тэр бидний нэгтгэл ойлголт л байхгүй. Хүн төрлөختний итгэж үнэмшиж байх ёстой. Тэр гол зорилгоудаа л харах юм бол энийг бид нэр арай багаар удаанаар жижигээр алхаад ч хамаагүй нийгэмд хүмүүст таниулаад тэр хүмүүс маань аяанда за өөт ингээд ийм байт юм бэ нөө одоо бид нар чинь ингээд сайхан шилжээд явдаг юм байна. Бид нар чинь өөрчлөгддөг юм байна. Үзэл бодол маань өөрчлөгддөг юм байна гэдэг байдлыг л нормал болгохын тулд ингэж явцгаадаг. Энэ дэр айгүй гоё come out хийх тухай ярьлаа. Ер нь бол би бас хэлмээр идэв. Нэг талдаа нөгөө come out хийж байгаа зөвхөн ингээл нөгөө LGBT хүмүүстэй урам зориг өгж байгаа гэдгээр хараад байдаг. Гэтэ яг энэ нь бол үнэлтэд нөгөө талдаа нийгэмдээ ийм том хач холбогдолтой байна. Тэгээд тэгэхээр одоо бас айдсгүй нийгмийг зохицлоо гэдэг санаа явж байна. Онлайн талаас нь одоо ийм мэдлэгтэй болж байгаагийн одоо хувь хүний хач холбогдол нь бас ямар вэ? Одоо энэ талаар манай сонсогчид сонирхож байгаа бол бас хаанаас нь эхлүүл зүгээр вэ? За тэгэхээр тэгвэл бас өөрийнхөө би яаж эхэлж үү? Би яаж явж байгаа феминист тэрийг хайртай болоод эхэлж үү? Тэгэхээр миний яг үндсэн гол Америкийн нэгдсэн улсад сурсан чиглэл бол public administration буюу нийтийн удирдлага. За манайхан төрийн удирдлага гэж яриад. Гэхдээ нийтийн удирдлага, нийгмийн удирдлага. Тэгэнгүүт нийгмийн удирдлага дээр юу ихэвчлэн үзэх вэ гэхээр нөгөө төр иргэд иргэн тойрох байгууллагууд яаж хамтарч ажиллаж ийж төрийн ямар шийдвэр яаж энэ бүхэн хамтдаа цогц оршиж ийж нийгэмдээ энэ удирдлагыг зөв байлгах вэ? Нийгмийн менежментийг хэрхэн сайжруулж байх вэ? За тэгэнгүүт эн чинь нөгөө бас жоохон хязгаарлагдсан л та. Манай яг салбарын судалгаанууд гэвэл яг нөгөө датан дээр тоглодог те. Ийм ийм эрэлт байна инглээ. Үүнийг ингэж нөхий. За одоо улсын төсөв юм байна ба. Тэгэнгүүт яг миний чин сонирхолтой яг одоо би одоо тэр чиглэлийн судалгаагаа хий гэхээр нөгөө өглөө сэрээд судалгаагаа бодох ирмэлзэл байдаггүйсэн байхгүй ингээд сэрээд судалгаагаа бодоод л унтахтаа нөгөөтгөө бодоод л те. Тэгэнгүүт би яг нөгөө одоо энэ антропологийн том филд рүү орох сонирхол маань төрсөн. Яагаад гэвэл төрийн нийгмийн удирдлага сурч байх явцад миний голчилж барьж авсан сэдв бол гэр бүлийн хүчирхийлэл. За тэгэнгүүт би нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм бэ гэд зүгээр юу юм бэ гэдгээс илүүтэйгээр энд нийгмийн ямар харилцаа, ямар хөгжил, юу үсээд, ямар одоо энэ дэр чи нөгөө psychology, нийгмийн ухаан, за дээрэс нь нөгөө criminology гэд бүх олон салбар ороод ирнэ шүү дээ. Яг тэгэхэд би бодсон байхгүй юу? Бид нар альва нэг салбарыг харахтаа хүртэл айгүй хязгаарлагдсан болохоор ойлгосоор идэв юм байна. Interdisciplinary гэдэг чинь л нөгөө салбар хоорондын онол судалж байгаа салбар хооронд нь ингэж interdisciplinary буюу уялдуулж, зангидуулж, салангад үүсэх биш, уялдуул зангидах энэ ойлголт хөгжөөд ирэхээрээ яг нөгөө хүний орчин үеийн contemporary академич хүний сэтгэлээ хөгждөг байгаа байхгүй. Тэгэнгүүт магадгүй манад өнөөдөр бид нар Монголын системдээ, боловсролын системдээ тэр нэг их хөгжөөгүй учраас нийтийн удирдлагыг би зөвхөн нийтийн удирдлагаар харна гэж бодсон байсан баг. Тэгэнгүүт Америкт надад тэр interdisciplinary орчин боломж бүрдэж өгсөн учраас би эмэгтэйчүүд судлал руу давхар орсон байхгүй. Энэ юу вэ? Энэ одоо ямар энэ ч одоо юу гэсэн үг юм бэ гэж сонирхоод орчиж байгаа байхгүй.
За би одоо уншаад явж байсан судалгаанд ашиглаад явж байсан их онолчид маань яг энэ нөгөө gender studies, антрополог дээрээс нь feminist activist онолчууд болоод хувирсан. Тэнгүүд судалж эхэлсэн. Тэгсэн чинь бүхэл бүтэн одоо тий асар том feminist хөдөлгөөнөөс үүдээтэй эмэгтэйчүүдийн дуу хоолой, эмэгтэйчүүдийн эрх хаана юу дутаад байгааг үгийнхаа хүчээр боловсрлоороо тэнд маш зөв аргументтай нөгөө ууралж гарч ирж байгаа уургүй феминистүүд байгаа байхгүй. Уураа дараа чадчихсан, тархиа ашиглаж чадж байгаа маш том боловсрлын одоо мэтгэлцээний орчин бүрдээд өгцнийг би хараад энэ надад их таалагдаад байна. Энийг би судлаадах яа. Би заавал давхар энийг мэддэг болж төгсөё гэх. Тэгээд ийш орсон. Тэнгүүд яаж эхэлсэн бэ гэхээр зүгээр л итгэл үнэмшил. Би одоо өөрийгөө зүгээр жоохносоо бодоод байхад тэгш ирэхийг айгүйх эрхэмлдэг хүүхдээсэн байхгүй. Тэрийг мэдхгүй. Тэгээд мэдхгүй одоо нөгөө гендрийн тухай ямар ч ойлголтгүй. Магадгүй одоо би ингээ хайда фейсбુકийнхаа нөгөө меморинууд гарч ирдэг те. Тэнгүүд айгүй тийм анти феминист юмнууд бичсэн байдаг байхгүй. Тэгээ насаа харахаар 18 таа. Тэр миний тухайн үедээ нийгмээсээ олж авсан мэдээлэл байгаа байхгүй. Би одоо яг айгүй одоо өөрийнхөө итгэж үнэмшиж байгаа юмны бүрстаа тас эсрэг зүйл бичсэн зөндөө надад стори гарч ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэ дээр жишээ бид нар хизээч бидний үзэл баримтлал, үзэл бодол, итгэл үнэмшил үргэлж өөрчлөгдөхийг нийгэм маань бүрдүүлж өгдөг. Энийг хөгжөөж авах хэрэгтэй. Яаж энэ нийгмийг бүрдүүлэх вэ гэхээр энэ олон талт онолж байна уу, юу ч байна уу, олон талт өнгүүдийг бид нар онор хийж эрхэмлэж авах хэрэгтэй. Ийм учраас л одоо энэ ингээ байж ах хэвээр. Тэгээд энийг сонирхолтой залуус маань ч гэсэн энэ филдийг сонирхоосоо тий. Одоо наад захын мэдлэгийг бол Google-ээс авчна. Гэхдээ яг нэг голч онолчуудын номыг уншаад ч юм уу тий. Тэр өгж байгаа аргументуудыг нь уншаад үзэхэд тэгэл өөрөө ирэхгүй өөрийгөө няцаана л та. Яг энэ л гол зорилго gender studies, anthropology нөгөө нийгэмд байгаа хамгийн дуу хоолой байхгүй байгаа бүхнийг гаргаж ирж байж энд нөгөө шаталсан ёсыг багаар байхгүй болгох зорилготой шүү дээ. Дандаа нэг төрлийн дуу хоолой нийгэмд яваад тэр үзэл бодлоо шахаад байвал энэ маань тэр ёсны павер ашиглаж байгаа айгүй муухай дарангуй болно тий. Яг үнийг л нөгөө талаас нь нөгөө олон өнгөө нэмхийн тулд энэ филдүүд чинь байгаад байгаа байхгүй юу? Энэ дэр өнгө нэмэхэл бид нар харах хэрэгтэй. Яагаад LGBT бидний флаг олон төрлийн өнгө гэдгийг эн чинь ийм учиртай шүү дээ. Зөвхөн нөгөө гендер гэдэг тодорхойлолтоор биш байгааз эн чинь яг томоор нь харах юм бол дэлхийн ертөнцийн дэлхийн хүн төрөлхтний хөгжилтөө нийгмийн аюулгүй байдалтай нийгэм дээр байх ёстой diversity буюу тэр олон өнгийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэг ингээ бүх юма нөгөө байгаа тодорхойлолтоос нь цаашхыг ингээ хараад байгаа боломж бүрдээдэг гэсэн. Ямар сонирхолтой түүх вэ те. Нэрнгээсээ бүр өөрийнхөө бүр яг эсрэг хүн болоод хөгжсөн тийм түүх вэ шүү дээ. Тэгээд ерөнхий одоо энэ дугаараа бол хоёлаа ингээд өндөрлөө бас зөндөө мэдээлэл авцсан аюу сонирхолтой байсан баг. Тэгээд хамгийн сүүлд нь нэг л асуулт байна. Одоо манай сонсогчид яаж тэгвэл хамгийн ихэнд одоо феминист байх вэ? Зүгээр нэг жижигхэн зөвлөгөө хаанаас эхлэх вэ? Яаж феминист байх вэ гэхээр хамгийн түрүүнд за би бол хувьдаа тэгж хэлнэ. Одоо хамгийн түрүүнд хүүснээс цаатахыг л хардаг. Феминист гэхээрээ эмэгтэй хүн гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Иннээс цаатахыг хардаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн гэдэг тодорхойлолт дотор чинь LGBT өнгө байгаа. Ганц эмэгтэй гэж тодорхойлолт өгчөөд эрчүүдийн эсрэг гээд нөгөө хүйсэн дээрх л маргаан үсээд байгааз энэ маргаанаас цаатахыг харж эхэлж байж бид нар зөв феминист болно. Хүйснээс цаатахыг харж ижил тэгэнгүүт гол зорилго нь юу юм? Феминистүүдийн зорилго нь юу юм бэ? Аюулгүй нийгэм л байхгүй. Маргаангүй, аюулгүй, бие биендээ халддаггүй. Тэр аюулгүй нийгмийг л зохицлох зорилготой. Тэгэхээр
хүснээс цаатахыг харж байж л бид нар феминист болж хэллээ гэсэн үг. Тэгэл тэгжэл хэллээ. За маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо хандаж хэлэхэд бас бид хоёр дахиж подкаст хийн бас зөндөө зүйл төлөвлөж байгаа. Тэгэхээр мэдээлэлээ бас аваад явж байгаарай. Битгий шууд нэг подкаст дуусчлаа гэд орхиорой гэж хэлмээр байна. За түр баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.